Сайн байцгаана уу? Натурмед уламжлалт сэргээн засах нойрны төвийн Эрүүл бай подкастын шинэхэн дугаарыг хэлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн эцэг маань манай уламжлалт анагаах ухааны эмч Буянж Аргал. Сайн байна эмчээ. За, сайн байна уу. За, өнөөдрийн битэрийн ярих сэдэв бол 100 яагаад цагаан идэх хэрэгтэй байдаг вэ? За, эхлээд хоёлаа ураагаа хэлээд үргэлжлүүлээ тий. Итгэлээр баталгаажсан чанар натурмед. За, тэгэхээр үлзий эмч маань төрөөчийн уламжлалт анагаах ухааны талаас подкастэнд маань уламжлалт анагаах ухаанд улирлыг 6 аваадаг гэж ярьсан. Тэгэхээр өнөөдөр зоны тухай ярьцгааж чинь тий. За 100 ер нь бие махбодод ямар нөлөөтэй гэдэг юм бэ? Зоны улирал нь морь хонь сарууд буюу 6 сарын дундаас 8 сарын дунд хүртэл үргэлжилдэг гэж үздэг. За энэ саруудад гадна ертөнцийн ерөөдөө дулаараад ирэхээр ходоодны галын шууд утгаараа багасдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ерөөдөө зуны улиралд ходоодны галын илжийг тэтгэх хэдэн ундаа явдал мөр төлхөө хэрэглүүл зүгээр байдаг гэж үзнэ. Зун тэгвэл ходоодны галын илж байгаагаа гэж байгаа шүү дээ юм уу? Тамир дорой болсон уу яахгүй юу? Тэгэхээр зарим нэг номонд доройгоос дорой болсон уу гэж үздэг. Ходоодыг доройгоос дорой болсон гэж үздэг. Тэгэхээр зуны улиралд ходоодны элчин тийм бага доройгоос дорой болчих юм бол ямар хоолн сэдвэл зүгээр гэсэн үг лээ. Зун болохоор ходоодны галын ил хамгийн бага байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр шингэц удаан нэг шарсан хоол нь ерөөхдөө хэрэглүүл болохгүй гэсэн үг байхгүй юу? Нэг зуны улиралд хүмүүс ч хорхог боодог эдний төлхөө хэрэглэдэг. Гэтэ хорхог боодог гэдэж болохгүй бол биш болно. Гэхдээ нөгөө хүмүүс буруу хэрэглэдэг байхгүй юу? Тэгээ нөгөө хоньны мах, адууны мах зэрэг айгүй юм хүнд хоолнууд айгүй хэрэглэдэг. Тэгснэрийн ходоодны галын илчийг басгаж өгч гэсэн. За ийм болохоор ерөөхдөө зуны улиралд ямар хоолунд илүү төлхөө хэрэглэх вэ гэхээр хамгийн түрүү цагаан эд байгаа. За цагаан эдийн болохоор тослог бүлээн шимтэй байхгүй юу? Ерөөхдөө хурдан шингэдэг гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд болохоор айраг, жишээл хэмээл айраг нь болохоор ямар чадaltaй вэ гэхээр ихэнх үедээ ерөөхдөө амтлаг, эсэглэн амттай. Дээрээс нь ерөөхдөө галын илжийг тэтгэж өгдөг байхгүй юу? Ходоодны галын илжийг тэтгэж өгөхөөр ерөөхдөө ходоод аюу 50 мянга гэсэн үг шүү дээ. За тэгэхээр айрыг хүн болгонд бол зөвлөхгүй. Яагаад вэ гэх юм бол битэл гэмтэл авсан хүмүүстэй. Тийм хүмүүс болохоор нөгөө нэг бороолтыг нь задлах. Айрын өөрөө нөгөө задлах үйлдэлтэй байхгүй. Тэгэхээр задлах эрсдэлтэй байдгаа гэсэн үг. За намар өвлийн улиралд айгүй хүмүүс ханиад их үүдэг тийм үү. Тэгэхээр ханиад хүрсний дараа ерөөхдөө айрыг уувах зүгээр байдаг. За айрын болохоор нөгөө ханиад хатгааг ерөөхдөө уушгийг цэвэрлэж өгдөг гэсэн үг. Тэгэхээр айрыг төлхөө хэрэглэл зүгээрээ. Тэгээ бас нөгөө хүүхдүүдэд зуны улиралд нөгөө нэг айрыг сайвуулга гэдэг нь шүү дээ. Тэгэхээр айрын ерөөхдөө дархлаа дэмжих үйлдэлтэй байна гэсэн үг. За хоёрт нь гэх юм бол махны төрөл. За махны төрлөөс гэх юм бол борц болон хоньны мах. За борц нь болохоор өөрөө бүлээн шимтэй байхгүй юу. Тэгэхээр уураг айгүй ихтэй. Нойтон махыг бодох юм бол 5-аас 7 дахин их уургалаа гэсэн үг. За тэгэхээр борцыг төлхөө хэрэглэнэ зуны улиралд. Хоньны мах нь болохоор өөрөө бүлээн чадaltaй байхгүй юу. Шингээд хялбар гэсэн үг. За тэгэхээр бас тамдиг их тэтгэж өгдөг. Тэгэхээр хоньны мах борцыг ер нь төлхөө хэрэглүүлэх зохистой байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр зуны улиралд явдал мөр эдэн үнэн дээр анхаарал өгөх юм бол эрүүл байх үндэс нь болно гэсэн үг. Натурмед сэргээн засах уламжлалт эмчилгээ нойргуудлын оншилгоо. Эмчилгээний төв нь Улаанбаатар хотоос 24 км зайд Найрамдалд байгалийн үзэсгэлэнт газарт Нарсан ойн захад байрладаг. Мөн салбар амбалтаар нь 13 дугаар хорооллын GP Ops-ийн 4-5 давхарт байрладаг. Эмчилгээний тааламжтай орчин, тав тухыг үйлчлүүлэгчдэд мэдрүүлэх эко, цэвэр бүсэд байрлахаас гадна туршлагатай, мэрэгсэн эмч, совилогч, хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, хоол зүйч, эмнэлэг зүйн мэрэгсэн тогооч зэрэг 108 мэрэгжилтнээс бүрдсэн чадварлаг хамт олон ажиллаж байна. Манай төв нь сэргээн засах болон уламжлалт ангаах ухаан, нойргуудлын оншилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал түгээмэл тохиолдох, мэдрэл сүлдэл, нойргүйдэл, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, үе мөчний архаг өрөвсөл, насны шим тэжээл дэмжих, тамир тэнхээ сайжруулах, гэмтэл болон харвалтын дараах чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, чадвар алдалтыг бууруулах эмчилгээ хийдэг. Мөн тархины харвалтын дараах байдал, үе солих, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ, үе мөчний өвдөлт, хүзүү нурууны архаг өвдөлт, мэс заслын дараах эмчилгээ, тулгуур эргэтэн, яс, үе, булчин, шөрмөс, холбоосны эмгэг зэрэг өвчнүүдийг эмчилж байна. Зуны улиралд ямар эд хэрэгтнүүдэд алдагдаж эхэлдэг гэлээ. Өнөөдөр хүний бие махбод хий шар бадган гэж 3 зүйл байдаг. Тэгэхээр хий шар бадган гэсэн 3 зүйл нь
тэнцвэртэй байж ерөнхийдөө эрүүл байна гэсэн үг. Тэгэхээр зуны уйлрал хим хот илүү хамгаалдаг уйлрал ахгүй юу. Тэгэхээр хим хот оршдог яс үеэс зүрх амин судас олгой зэрэг эрхтнүүдэд ерөнхийдөө анхаарах хэрэгтэй гэсэн үг. За энэ эрхтнүүд ерөнхийдөө нөө зуны уйлралд жоохон өвчлөх магадлал өндөр байдаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тухайн эрхтнүүд дээр анхаарах шаардлагатай мөн архаг хууч өвчин сэдрэх эрсдэлтэй байдгаа гэсэн үг. Зөвхөн одоо бодохоор ингээл нөх өвдөд идэг юм байдгүй шүү дээ. Голдуул гадаа хөдөө гадаа яваад байгаль орчинд ингээд сэтгэл санаагаа эдгэчдэм болов гэж бодоод идэв. Тэгсэн чинь бас эд эрхтэн талаас уламжлалт ангаах ухаан талаас бас эрхтнүүдэд асуудал байгаад идэм биш үү? Тийм нөгөө махуудаас шалтгаалаад эрхтнүүдэд өөрчлөлт орж болно гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө доороосоо даарахгүй нөгөө хүмүүсийн бороонд норсныхаа дараа хүүтэн бороонд норсныхаа дараа ингээд яваад идэв шүү дээ. Тийм тэр мөр ерөнхийдөө болохгүй гэсэн үг байна. Нас ер нь хамаатай лөө. Нас ер нь хамаатай. Ер нь бол улам санаа ухаан нас хүүхэд нялхаас эдгээр нас залуучууд хөгшөд гэж ерөнхийдөө хувааж үздэг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө настай хүмүүс тэр тусмаа зуны уйлралд айгүй ингээд дулаан хувцлах, доороосоо даарахгүй байх нь чухал гэж үздэг. Тэгээс дөрөв хоолонд гэж ярьсан чинь нөгөө дээр үед чинь хүмүүс хүүхдүүдээ өвөө эмээ дээр нь хөдөө гаргацдаг гэдэгсэн шүү дээ. Одоо ч тэгжлээ ахaltaа. Тэгэл эмээ өсөөд байна гэхээр таргаа уу, эмээ цангаад байна гэхээр таргаа уу. Билээ эмээ ам цангаад байна гэхээр таргаа уу гэл өсөөд байна гэхээр таргаа яадаг гэдэгсэн ч учиртай л юм байна тий. Тэгэд өөр одоо айргийг их чухал гэж ярьлаа ш. Тэрнээс гадна одоо сүү цагаадээ бас орно шүү дээ. Цагаадээ. Ер нь бол цагаадээ бүгдээрээ орно. Цагаад нь ерөнхийдөө тослог шимтэй байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө хийг тарж өгнө гэсэн. Дээр үеэс манай монголчууд дөрвөн уйлралаараа ерөнхийдөө хоолоо зохицуул ирсэн байхгүй юу. За өвөл гэхэд адууны ямаа хөхрийн махад нэг түлхүү хэрглэж гин, хаврын уйлралд борцоо хэрглэж гин, зуны уйлрал цагаадаг хэрглэж гин. Тэгэхээр одоо нөгөө нэг дараагийн уйлралтаа ингээ ходоодоо ерөнхийдөө бэлдээд явчихсан гэсэн. За. Тийм. Тэгэхээр зуны уйлрал болохоор цагаадаг түлхүү хэрглэн ерөнхийдөө дээр үед хүмүүс ч борц хоньны махад баг хэрэглээд цагаадаг түлхүү хэргэлдэг гэсэн. Тэгэхээр дараагийн уйлралтаа ходоодоо бэлдэж өгч байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хий дарах эдэн юмда. Их л сонирхолтой санагдаж байна. Ходоодны илч одоо сайн уйлрал нь аль юм? За ходоодны галын сайн уйлрал нь өвлийн уйлрал. Тэгэхээр нөгөө махан бүтээгдэхүүнийг айгүй их хэрэглэж байгаа гэсэн үг байхгүй юу? Хавар ерөөдөө бол ходоодны илч буурчсан. Тэгээд өглөө зэгийн балтаа суугаараа тэгээд ер нь хөнгөн идэх гэж ярьжсэн чинь одоо зам болохоор бүр хамгийн мууд болчихж байгаа. Тэгээд цагаан эдэдэлгүй өргөлөө сайн тэр дундаа айраг бас сайн. Тэгтээ айраг хүм болгонд таарахгүй гэж ойлголоо тийм. Зөгийн балтаа бас гэсэн шүү дээ. Зөгийн балтаа басыг бас зуны уйлрал хэрэглэж болно. Тэгтээ бас нөгөө ходоодны шарахтай хүмүүс бас цохимжгүй зарим одоо ялангуяа эрүүл хүмүүс ерөнхийдөө зөгийн балтаа басыг нэг зөвлөн гэсэн үг байхгүй юу? Дээрээс нь шар тосыг бас зөвлөн. Шар тос ерөнхийдөө нөгөө удаан хадгалсан байг тусмаа нөгөө нэг эрдэм чадал нь их гэж үздэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо нөгөө нэг олон жил хадгалаад сэрүүн газар тэгтээ тэрийг хадгалахдаа бас их учиртай байдаг. Сэрүүн ингээд нөгөө нэг халуун биш сэрүүн газар удаан байлгана нар тусгүй тийм газар удаан байлгаж иж эрдэм чадал нь илүү байна гэж үздэг байхгүй. Тэгэхээр шар цэцэг бас нөгөө өглөөд халбаны 3-1 ч юм уу тий халбаны жоохон багаар ерөнхийдөө өглөө өлөн дээрээ бас уул их зүгээр байдаг гэсэн ходоодны галын илчийг тэтгэж өгдөг гэсэн үг. Тэгэхээр шар тос одоо ингээд төсөөлсөн чинь ингээд хөдөө ч юм уу дээр үеийн амьдралд одоо шар тосудаа хадгалсан тухай ярьчихж байгаа шүү дээ. Тэгэхээр шар тосоо боловсруулахдаа усгүй ч юм уу нэлээд сайн боловсруулчаа. Тэгээд хөргөчний биш сэрүүн нөхцөлд одоо удаан байлгаад гээд тийж хаана гэж ойлголоо тий. Тийм нар тусгүй сэрүүн газар байлгана л гэсэн үг. Хоёлаа бас ярьжсэн шүү дээ нөгөө нэг түрхээл идэгчдэг гэл уландаа түрхээл найр сайжрал гэл би чамд ярьжсэн да тий. Тэгэл үлзий юмчаас ярьжсэн нөгөө хуушуур хайрдаг шүү дээ. Тэгээд ингээд алга уландаа тавих гэл ярьжсэн шар тус үнэхээр гоё шүү. Цагаад игэнгүүт сүү таргал бодоод идэг. Тэгээ шар тус ч бас орж байгаа. Дээр үеийн хүмүүс нь аюу ухаантай байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нөгөө зуны уйлал данаа хий дарах тийм эмчилгээнүүд хийдэг байсан гэсэн үг. Тийм ерөнхийдөө урьдчилан сэргээсэн маягаар. Тэгэхээр ер нь уламжлалт анх ухаанчаа эртнээс л ахна шүү дээ. Бидний монголчууд яс одоо заншилтаа ер ахудаа л ингэ тэрэл явчихсан. Бага даа минь. Тэгээ борц гэхээр надад жоохон сонирхолтой санагдаад байна л да. Борц гэхээр ер нь бол яг би мэдэхгүй шүү. Сонсогчд доо гэхэд гээд байхгүй юу хоньны борц
өхрийн борц гэд байдаг шүү дээ. Тэгэхээр ямар ч ялгаагүй борц гэсэн үг үү? Тийм, хатаасан борц адилхан гэсэн үг байхгүй. Хатааж байгаа учраас. Хатаацны дараа адилхан. За тэгээ ер нь бол хоньны махыг сайн л гэдэг. Тэгээ 100 бодог энэ төр хийдэг чинь хоньны мах л гэсэн үг юм шүү дээ. Тийм, хоньны мах, ямааны мах гэдэг юм уу? Тийм, ямааны. Гэхдээ ер нь бодог хоньны бодог эднэр нь хэтрүүлэл ерөнхийдөө димэл гэсэн үг. Ер нь тухайн хоол хүнсийг ходоодныхаа хэмжээнд тааруулж баг зэрэг иднэ л гэсэн үг. Монгол дөрөв улиралтай болохоор ингээд заавал элчин гэдэг юм уу бүх одоо улс орнд ингээд нөгөө галын элчин ингээд адилхан л буурд юм уу? Тус тусын нөгөө газар чи өөр шүү дээ. Цаг нөхцөл, уйлрал, манайх ч юм уу жилийн дөрөв уйлралтай болохоор халуун орнуудад гадны элчин ерөнхийдөө халуун, дотор элчин багасдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дотор элчийг тэтгэх идэ ундаа хэрэглэн гэсэн үг. Тэгэхээр нөгөө махыг халуун ногоог ингээд нөгөө жоохон түлхүү хэрэглээд байдаг. Тэгээ халуун ногоотой хэрэглэдэг гэсэн юм шүү дээ. За бүр сонирхолтой яриа болоо явчлаа. За тэгэхээр түрүүн эмч маань хэлжсэн шүү дээ. Явдал мөрөн дээр одоо нэг анхаарнаа гэл 100 ямар явдал мөрөн дээр анхаарах. Ер нь явдал мөр гэдэг маань болохоор амьдралын хэм маяг гэсэн үг тийм. За зун болохоор хур бороо ихтэй байдаг тийм үү. Тэгэхээр хүмүүс нөгөө доороос их даарах гэдэг, жинтгээд байдаг. Тэгэхээр аль болох нөгөө зуны уйлралд доороосоо даарахгүй, жинтэхгүй байх хэрэгтэй. Тэнгүүд одоо нөгөө нэг хүмүүс ярьдэн шүү дээ эмчилгээ хийлгчээд зуны уйлралд айгүйх эмчилгээ хийх дуртай боломжтой эмчилгээ. Тэнгүүтээ гам алтчлаа гэж айгүйх ярьдаг. Тэгэхээр тэр нь юунаас шалтгаантай вэ гэхээр ерөнхийдөө зуны уйлралд нөгөө дулаахан байна гэд айгүй нэгэн хувцтай гараад жоохон гам алчих гэдэг. Ерөнхийдөө нөгөө уламжлалт эмчилгээний нэг гам нь болохоор доороосоо даарахгүй, ерөнхийдөө даарахгүй, салхи ахгүй байдаг байхгүй. Тэгэхээр зуны уйлралд айгүй тэр гамыг алчих гэдэг. Тэгэхээр би нөгөө хүмүүст их зөвлөдөө. Зуны уйлралаас илүү өвлийн уйлралд гам барих аюу дайжгүй байдаг шүү дээ гэдэг. Зуны уйлралд эмчилгээ хийвэл их зүгээр байдаг гэж хэлдэг. Тэгэхээр одоо нөгөө нэг зуны уйлралд хүмүүс бороонд орж ийн. Бороо орцгож авартай хөдөн байдаг. Тэгэхээр нөгөө нэг шилбэрээ даарахгүй, шаагаараа даарахгүй, бэлгүүс гэсгээрээ даарахгүй байх нь зүгээр байдаг. За толгоос нөлөөтэй тий. Тийм, толгоос нөлөөтэй. Хүмүүс одоо нөгөө нэг зуны уйлралд толгоо уугаачаал нойд үстэй гарчдаг шүү дээ. Тэр нь болохоор бас болохгүй гэсэн үг. Ерөнхийдөө хийг арвдуулж өгч байна гэсэн үг. Тийм. Тэгэхээр толгоон өвдөл, толгоон одоо нөгөө толгойг хатгаж өгдөх мөвдөх тийм завирууд илэрдэг гэсэн үг байхгүй юу? Тэр үед аав маань нөгөө хөлөндөө зүү тавилж агаад тэгээд зун орчдөг хахаада голтой орцсон ч лөө тэгээд гам алдаа тэгээд хөлн нилээ их ангиж өвдөжсэн байхгүй юу? Тэгээ би дараанаас нэг солилт амраад хөдөө тэгчээд гам гэхээр нь тэр нэг мухар сүсэг юм байх гэж одоо тоохгүй яагаад тэгээс та толгой утсан. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө гам барина гэдэг чинь аюул чухал ээ. Тэр үний юм байлээ гэсэн. Тэгээ нөгөө гам алдчих юм бол нөгөө ванта осонд давстаасан доор гээл тэгэл би бас нилээ одоо орж исэн юм аа. Тэгэхээр ерөнхийдөө хоёлаа зуны уйлралд ягаад цагаад идэх хэрэгтэй гэд ярьсан чи хоёлаа сэдвэрэг орё тий. Гоё сонирхолтойс учраас асуугаалаа энэ маань бүр хариулах юм. За тэгэхээр ер нь тэгээд одоо 100 хорхог бодог ерөөсөө идэж болохгүй гэсэн үг үү? Ер нь бол нөгөө баярууд их идэг штэ. Тэгэл аараасаа за тэгэл найз нөхдөөрөө ч юм уу хамаатай садангаараа уулзахаараа дахиад нөгөө хорхохгүй боодгоо иддэг штэ. Тэгэхээр энэний татамж ч юм уу те ер нь юунд анхаарал зүгээр байх вэ? За зуны уйлралд хорхог бодог ер нь идэж болохгүй гэсэн үг бол биш, идэж болно. Гэхдээ тухайн одоо нөгөө нэг хоолыг бага хэмжээгээр идэнэ гэдэг юм. Тэгээ хорхог бодог ч өөрөө тослог хүнд идэ ундаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө тослог учраас одоо нөгөө тослог учраас хүмүүс нөгөө нэг хорхог бодог эзнийхаа дараа арих хүүтэн ундаа авах гэдэг. Тэгэхээр энэ нь ерөнхийдөө болохгүй гэсэн үг байхгүй юу? Эс шингэх хідэн ундаа болж байна гэсэн үг. Тэгэхээр аль болох хорхог бодог эзнийхаа дараа бүлээ уус ч юм уу бүлийн юм уувал зүгээр гэсэн үг байхгүй юу? За тэгхгүй байх юм бол нойр булчирхай харахаг өрөвсөл ч юм уу те. Эсвэл нөгөө нойр булчирхай өвддөг хүмүүсийн харахаг өвчний сэдрэх ч юм уу. Ерөнхийдөө тийм үйлдэлтэй тийм байна гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгэхээр хорхог бодог бол идэж болно. Тэгтээ анхаарах хэрэгтэй л гэсэн үг. Тийм. Их хэмжээгээр тэг бас байнга идэх байхгүй нах. Тийм байнга идэхгүй бага хэмжээгээр. Одоо нөгөө сүү цаа эдэний одоо нөгөө нэг үл твчилж илүүдээ сүү ууж таалцсан одоо тийм хүмүүс байгаад идэв штэ. Тэр хүмүүс маань ер нь юу идэж бол зүгээр юм бол одоо сүү цаа эдээ идэхэр гиз хотод нь хямраад идэг нөгөө сүү задлж чадахгүй лактоза байхгүй гэлээдэн штэ. Тэгэхээр тийм хүмүүс маань одоо юу идэж бол зүгээр юм бол. За тийм хүмүүс гэх юм бол нэг юм ширгээс ус байгаа. Ширгээс ус бүх юмний дээд гэж аахгүй ундны. Тэгэхээр ширгээс усыг усыг ер нь ширгээгээд 3-1-ээр нуунаа гэсэн. Гэтэ ширгээс усыг хонуулж болохгүй ширгээгээл уuna гэсэн бүлийн нэр нь. Тэгэхээр ходоодны галын элчийг тэтгэж өгнө. Дээрээс нь зөгөн балтаа усаа уун ходоодны нэг хархаг өрсөлдөд нэр байхгүй бол зөгөн балтаа усаа уун шар цэцээ өглөөдөө баг зэрэг уу.
Ерөнхийдөө тийм гэсэн. Тэгэл нөгөө ногоо цагаагаал идэх. Ногоо цагаагаа идэх. Тий. За уламжлалт анааханд ер нь бол 100 ямар эмчилгээ илүү зохимжтой байдаг. Одоо маш олон эмчилгээ шүү дээ. Хин эмчүүлсэн эмч чинь нөгөө бөөлжүүлдэг эмчилгээ гэж яриадсан тий. Гэх мэтлэнгээр та нарын маань эмчилгээс гайхамшигтай. Одоо бас найрамдалт чи сая хавар хотол гэлөө эмчилгээ гэлтэй хоньны толгой гүзэн тийгээд бас яадаг ч юмтэй тий. Тиймэрхүү эмчилгээ хийсэн гэж би сонсчихсан. Тэгэхээр зуны улиралд ер нь ямар эмчилгээ дэлгүү хийгддэг вэ? За готл гэсэн болохоор би готлын талаар яриа. За готл нь болохоор ерөнхийдөө хий дарах эдэн ундааны нэг хэлбэр байна. Тэр 100 хий дэгдэн гэсэн шүү дээ. Дэгдэн. Өөр та нарын ерөнхийдөө хавар зуны улиралд хий яригдана гэсэн. Тэгэхээр хий дарах хоол ундыг төлхөө хэрэглэл зүгээр байдаг байхгүй юу? За готл нь болохоор өөрөө хий дарах үйлдэл гэсэн тийм үү. Тэгэхээр тэр дотор нь ерөөдөө сонгон, сормос, дээрээс нь хийг дарах тангууд, тухайн хүний үдж байгаа, тухайн хүний таарсан бас тангуудыг хийгээд өгдөг гэсэн. Тэснэрээ хий дарж ядаргаа тамир тэнхээ сайжирдаг гэсэн үг байхгүй юу? Одоо нөгөө хавар зуны үйлрэлт хүмүүс ч жиг их шуугах, нойргуудаа их ядрах, тамирдаг гэсэн шин тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр энэ үед нь энэ эмчилгээг хийх юм бол нэн сайн гэсэн үг. За өөр ямар эмчилгээ? За эмчилгээ гэх юм бол одоо нөгөө эм тан хамгийн түрүүнд эмчилгээг мөт орж ирнэ шүү дээ. Тийм бол эм тан дээр гэх юм бол тухайн хүний өвчлөл, тухайн хүнийг өвчлөл, тухайн хүн өвчлөл багтаа хүн бол тухайн хүний нөгөө нэг тархлааг дэмжих юм уу те. Одоо нөгөө нэг зунд нь бэлдэх гэдэг юм уу. Тэр утгаараа хийг дарах эм тан урьдчилан сэргийлэх хавар хэрэглээд байгаа юм те. Зуны үйлрэлт гэсэн үг шүү дээ. Бас нөгөө намартаа бэлдээд гэдэг. Тийм намартаа бэлдээд. За засал дээр гэх юм бол ерөнхийдөө зөөлөн барай. За одоо би нөгөө нэг яс үсэд хий яс үсэд орчдөг гэсэн шүү дээ. Тэгэхээр зөөлөн шар тастай барай, ургамлын тастай барай, сүүлний тас орч юм уу те. Ийм тосон барайнууд хийвэл зүгээр ээ те. Тэгэхээр хий дарж өгнө гэсэн. За дээрэс нь жамзыг гэж имжлэг байгаа. За энэ нь болохоор доод бид хүүтэн хий орчдөг байхгүй юу? Хий орчдөг гэсэн үг. Тэгэхээр хүүтэн хийг арилгахын тулд жамзыг хийвэл нэн сайн байдгаа гэсэн. Хий дарах үйлчлэг байхгүй юу? За ямар үйлчлэг юм бэ жамзыг? За тэр нь болохоор одоо нөгөө нарийн бүдүүн гэдэг цэвэрлэх хэмжлэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр доод бид хий орчдөг гэсэн. Тэгэхээр доод биеийн хүүтэн хийг арилгах зорилгоор хийгдэгэ гэсэн. Гэхдээ хүн болгон дээр хийгдэхгүй тухайн хүний мөн чанар өвчлөөс нь шалтгаалж хийгднэ гэсэн. Насны онцлог бас их хамаатай байдаг. Нэг би нөгөө хавар ажиллаж байгаад ингээ ядраад тэгээд бүр ингээд нэг ноцоороод ингээд нэг нэлээд хэцүү болчаад ингээд үлзэмчтэр асаачаад тэгсэн чинь төөнөр хийлэгчгээ та гэдгсэн байхгүй юу. Тэгээд тэр төөнөр нь бас хими нээдэг үү би тэгэл нэг нүксүү хамгийн монгоц юм шиг санагдаал. Тэгэл нөгөө нэг хийжсэн солигч маань болохоор надаа оройн сайхан унгуулал таастаа нам унтнаа гэлдэгсэн. Тэгээд тэр би тэрийг хий гаргад юм байна гэсэн. Тэгэхээр төөнөр эмчилгээ хийгдэх үү 100. 100 бол хийгдэн. Төөнөр эмчилгээ нь яг хаана ямар бэлчээр хийхээс шалтгаалж жилийн дөрөв үйлрэл хамааралгүй хийдэг гэсэн. Тэгэхээр тухайн хүн хийхдээ нөө эсвэл бусад хэрэгтний үйл ажиллагаа алдагдсан байна уу тэрнээсээ шалтгаалаад хийх бэлчээр гэж байдаг байхгүй юу. Тэгэхээр бэлчээр гэдэг маань юу гэсэн үг лээ? Бэлчээр гэдэг болохоор одоо нөгөө нэг цэг бүрэн бэлчээр гэсэн үг байхгүй юу. Одоо нөгөө хар цагааны бэлчээр гэдэг ч юм уу тий. Энэ болохоор голын бэлчээр гэдэг ч юм уу тий. Тийм бэлчрүүд байдаг гэсэн үг тий. Өөрөөр газар төөнөр тавьдаг гэсэн. Тийм өөрөөр газар. Ганцхан одоо нөгөө төөнөр ихээр хийг дардаг гэсэн үг биш байхгүй юу. Одоо нөгөө бөөрөн төөнжүүлж гин, зүрхэн төөнжүүлж гин, илэг зүс нойр бэлчгийг бүх хэрэгтнүүдийн цэгүүд дээр нь төөнжүүлж болдог гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр цэгүүд гэхээр одоо нөгөө нэг эрэгтэн хаан орж тэн дээр нь төөнөд юм бол биш. Би шууд тэгж бодлоо шүү дээ. Тийм бол биш. Тухайныг бэлчээр байдаг гэсэн. Тэгэхээр ходоодны одоо гал бааш байгаа учраас ходоодны дээр хандах гэдэг байхгүй. Ходоод нь болохоор ходоодны бэлчээртэй тавина гэсэн. Аюулгаа хэсэг дээр гэсэн. За. Тэгээ ерөөдөө төөнөр гэдэг чинь яг ямар эмчилгээ юм бэ? Хийх үүдгүй юм байна. Ер нь бүх төрлийн үед ирүүлдэг юм тийм. Ерөнхийдөө төөнөр нь хий дарах үйлчлэгтэй гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр бас тухайн хэрэгтний үйл ажиллагаа алдагдсан байх юм бол тухайн хэрэгтний үйл ажиллагааг дэмжихийн тулд төөнөр хийж болно гэсэн. Байхгүй. Тэгээд бүх үйлрэлт хийгдэх юм байна тийм бүх үйлрэлт хийгдэнэ гэсэн. За өөр ямар эмчилгээ хийж бол одоо чинь зүү тавих ч юм уу тий. Би нөгөө нэг аав гам гэдэг жисэн шүү дээ зүү тавих. Би одоо өөр эмчилгээ сайн мэдтгүү л дээ. Сонирхолтой юм бол зүү эмчилгээ бүх газар ерөнхийдөө тавигдаж болно гэсэн үг байхгүй. Зүү эмчилгээ ерөнхийдөө тухайн хүн ямар өвчлөлтэй, ямар эрхтэн үйл ажиллагаа алдагдaltaй байна. Тэрнээс нь шалтгаалаад зүг тавьдаг гэсэн. Одоо үед нөгөө хүмүүс косметик зүг гэж их ярьдаг болсон. Хөөх за. Тийм, косметик зүг. Косметик зүг нь яадаг вэ гэхээр гоо сайхны зүг байхгүй юу? Ерөнхийдөө өвчлөлээ баасгах, калорийн нийлэгжлийг нэмэгдүүлнэ гэсэн. Тэгэхээр одоо нөгөө нэг
одоо байгаа наснаас нь 20 насаар залуу харагдана гэсэн. Зөв имжлэгэнд орох юм бол их үр дүнтэй гэсэн үг байхгүй юу? Таад ч нэрээ ороорой гэдээс тийм юм мартсан байсан юм шүү дээ одоо орно. Тийм. Тэгэхээр айгүй нөгөө нэг месийн бус аргаар калорийн нийлүүлэлийг нэмэгдүүлээд хүчлээ басгаж өгнө гэсэн. Өсөө тод байрлах нь одоо нөгөө батг эднэр гараа соргиулсан мэдээ шүү дээ. Тэрийг өөр нь басгаж өгнө гэсэн үг байхгүй юу? За гоё юм гээ. Маш гоё юм чинь. Тараах зүүн өнтер гэлээдэг те. Тэгэхээр зүүчин бас нэлээх ячжээ, нарийсчжээ те. Тийм. Зүүчин болохоор дотроо олон янз байдаг байхгүй юу? Гэтэ нөгөө тухайн хүнээсээ шалтгаалаад яг хаан тавих уу, ямар эрхтний үйл ажиллагааг дэмжих үү, нурууны өвдөлттэй нүү, өдөгний өвдөлттэй нэ гэд ер нь бүх юм дээр л тавигдана гэсэн үг байхгүй юу? Ямар гоё. За тэгээд өөр ямар имчилгээ байдаг вэ? Сонирхолтой. Манай эмнэлгээр хийгдэж байгаа юу? Тий. За манай ялангуяа 100 хийлгүүл тий. 100 хийлгүүл гэх юм бол ерөнхийдөө нөгөө нэг хий дараах, тайвшруулах зорилгоор усан имчилгээнээс бас их зүгээр байдаг. За усан имчилгээ нь болохоор дотор нь айгүй олон төрөл байдаг байхгүй юу? Уясны байн, шилмөс байн ч юм уу тий. Тантай дүзээ тавын юу аршааны нөгөө нэг аршааных ч юм уу эсвэл нөгөө нэг шин часны шүл ч юм уу тийм айгүй олон төрөл байдаг. Тэгэхээр нөгөө нэг усан имчилгээ хийлгэснээр би айгүй гоё хөлөөрдөө булчин суулаардаг, тайвшаардаг, ядаргаа тайлдаг гэж үздэг байхгүй. Тэгэхээр бас усан имчилгээ айгүй дайггүй гоё шүү. Зөний илрэлт. Тийм нөө тосон барай, сүм барай гэл тэ янз бүрийн барайнууд байгаа гэсэн. Тэгэхээр маш олон имчилгээнүүд байгаа юм байна. За тэгэхэд ерөөдөө бол 100 яагаад цагаад идэх хэрэгтэйг сонсогчд маань одоо ойлгосон байх гэж бодож байна. За тэгэхээр эмч маань одоо хойлоо яриаг үлдсэн ямар нэгэн зүйл байна уу? Сонсогчдод зориулаад хэлхийг хүсэж байгаа одоо энэ зуны удирдлагтай холбоотой уламжлалт ам ахуйн эмчийн хувьд одоо сануулгах, сэрэмжлүүлэх, за тэгээд бас ятгах зүйл байвал хэлээч. За ерөнхийдөө зуны уйлралд хийм ахад аривддаг гэсэн шүү дээ. Тэгэхээр хүмүүс ерөнхийдөө зуны уйлралд ажиллах доороосоо дарахгүй байх нь байна. Хотоодныхаа гал хийлжиг тэтгэх нь байна. Өглөөнийхөө цаг тогтмол байна. Өглөөний цагаан тогтмол ухтай айлах шар тас баа зэрэг юу уудаг ч юм уу. Халбаны 3-1 гэсэн тий. Халбаны жоохон ихэд уудаг ч юм уу. Эсвэл зөвгөн малтаа ус уудаг ч юм уу тий. Ерөнхийдөө ингэж хотоодныхаа гал хийлжиг сайн тэтгээрээ. Тэгээд ийм хүүтэн уух юмнаас ер нь татгалзуул зүгээр шүү гэж зөвлөмөр байна. Хүүтэн уух юм болохгүй тий. Зун ч одоо хүмүүс халууцаал хүүтэн л юм уу шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг гисшингих хүсээ явчихж байгаа байхгүй юу? Хотоодны гал хийж багс байна гэсэн үг. Тэгэхээр айлах бүлийн тийм шинтэй хоолунд, шинтэй эдийн унд түлхүү хэрэглүүл зүгээрээ гэсэн үг. Тэгээ сүүгээрээ таргаагаараа тийм цаа эдээ түлхүү хэрэглээрээ. Тэгээ айрг их зүйлсэн шүү дээ. Айрг. Арин өөрөө нөгөө гал хийж идэгдэг учраас их зүгээр бас нөгөө тархтай аягүй сайн дэмждэг. Тэгэхээр зуны уйлралд айргийг түлхүү хэрэглүүл зүгээр байдаг. Ашигтай бактеритай гэдэг шүү дээ. Тэгээд ясны гэмтэлтэй болвол одоо бороолтын цаад болдог учраас хэрэглэж болохгүй шүү гэсэн тий. За өөр барагшин өнтер ууж болох юм уу? Яс гэсэн чинь шууд барагшин мадагдаад. За барагшиныг болохоор одоо нөгөө Монгол улсын сангаа ухаанд барагшиныг ясны бороолт, ясны идэгрэлтийг дэмжих зорилгоор өгдөг гэсэн үг. Тэгэхээр барагшин бас нөгөө хотооднд айгүй тустай байдаг байхгүй юу? Тэгэхээр барагшиныг бас нөгөө уйлралтай зохицуулаад бага хэмжээгээр одоо нөгөө нэг байнгын уухгүйгээр бага хэмжээгээр уувал сайн байдаг. Ер нь юм ихтэж болохгүй гэдэг юм байна. Ер нь бол юм ихтэж болохгүй. Яг хотоодны хэмжээнд тааруулж бага хэмжээгээр идэх хэрэгтэй. Тэгээ мөн нөгөө нэг орой их хүнд хоол бол хэрэглэх бол зохимжгүй гэж үздэг байгаа. Орой болохоор бас хотоодны элчинд бүр чинь. Тийм хоолны шингээх чадвармуудад байдаг гэсэн. Ер нь бол 6-7 цагаас ер нь хоол идэх дэмий гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө хоол ундыг ажиллах хэрэглүүл зүгээрээ гэсэн тэр зам махан хоолыг. Өглөөний хоолыг өөртөө өдрийн хоолыг найзтай. Орой хоолыг дайсан на гэдэг шүү дээ. Тэгэхээр хамт байсан сонсогчдод баярлалаа. Тэгээд асуулт байвал комент хэсэгт бичээрэй. Бид нэрээ байнга комент уншиж байгаа. Тэгээд бас та нарын сонирхсан асуултанд тохирсон хариултуудыг эмчнэр маань бас өгж байгаа. За тэгээд хоёлаа орой айлээд өнөөдрийн подкаст өндөрлөе тий. За тэгээд. За итгэлээр баталгаажсан чанар натурмед хамт байсан баярлалаа. Баяртай.